өчтөр нэгэн итгэлийнхаа дүүтэй уулзсан. Тэгээд тэр дүү маань миний итгэлийн амьдрал сүнсэн хөлөн онгоц мэт болсон байна гэж ярьж ирсэн. Өчтөр битээр суугаад кофе уугаад зүйлдээ нөгөө кофе байна нэлээд өтгөрөөд тэгээд нэлээд суусан. Яг юу хэлэх гэсэн бэ гэхээр итгэлийн амьдрал нь сүнсэн хөлөг онгоц мэт болсон байна гэж хэлсэн. Харин сайн мэдээ нь юу гэхээр энийгээ тэр дүү маань ойлгоод яг нь эзэн лүү ирж байгаа тэр сайн мэдээ байна. Амен. Халелуя. За. Өнөөдөр бүгдээрээ итгэлийн тунхаглал нь бодит байдлыг бүтээдэг гэдэг талаар бид нэр хуваалцах болно. Урд нь бид нар төлөөсийг тийм ээ өөрөөр бодит болгож авцгаая. Бурхан таны амьдралд төлөөсийг төлчихсөн байхад бид яагаад энэ бүгдийг энэ төлөөсийг төлөгдөөгүй мэт ингэж хардаг юм бэ гэдэг талаар бид нар ярьсан. Одоо өнөөдөр үргэлжлүүлээд бүгдээрээ явж байна гэсэн үг. Тэгэхээр итгэлтэйгээр тунхаглана гэдэг нь яг бодит байдлыг авчирна гэдгийг ярьсаар л байгаа. Хэрвээ хэн нэгэн ямар нэгэн зүйлд хүлэгдсэн байгаа бол түүнийг итгэлээр тунхаглахгүй бол яг нь тэр хүлээсэн дотроо хизээ амаараа бид хүлээн зөвшөөрж зүрхэндээ итгэн тэр өдөр хүртэл тэдгээр зүйл хүлсэн хэвээрээ байна гэсэн. Амен. Халелуя. За тэгэхээр өнөөдрийн эзний үг бол бүгдээрээ Марк номын 11:23-ыг бүгдээрээ харах хэрэгтэй байгаа. Үнэнээр би та нарт хэлье. Хэн боловч энэ ууланд хандан өргөгдөж тэнгист хаягдаг тун гэж хэлэхдээ зүрхэндээ эргэлзэлгүй харин хэлж байгаа нь бүтэн гэдэгт итгэвэл тэр чинь ёсоор болно гэсэн. Бүгдээрээ дахиад харъя. Үннээр би та нарт хэлье. Хэн боловч энэ ууланд хандан өргөгдөж тэнгист хаягдаг тун гэж хэлэхдээ зүрхэндээ эргэлзэлгүй харин хэлж байгаа нь бүтэн гэдэгт итгэвэл тэр чинь ёсоор болно гэсэн. Үргэлжлүүлээд бүр ингээд базаат хэлсэн байгаа Есүс яг энэ хэсгээр. Тийм учраас би та нарт хэлье. Та нар юуны төлөө залбирч гуйж байна? Түүнийг авсан гэдэгтээ итгэх тун. Тэгвэл тэр чинь ёсоор болно гэдэг дахиад батлаад хэлж гисэн. Халелуя. Үндэ би өөрийгөө бодлоо л доо яг энэ ер нь энэ чуулганы хувьд бол эзэн намайг нэгдүгээр хүн байгаараа гэж тавьсан юм шиг байна. Тэгэд нэгдүгээр хүн байна гэдэг тийм амархан биш. Нэгдүгээр хүн байна гэдэг маш амархан биш зүйл байна. Үргэлжидэл юм бодно, үргэлжидэл тийм ээ тарих оюун нь ажилластай байна. Харин эндээс би юуг олж харж байгаа вэ гэхээр итгэлээр яг тэр өөрийнхөө амьдралыг итгэлийн тэр замаар хараад тэгээд зүрхэндээ эргэлзээ байхгүйгээр явна гэдгийг би хүмүүстэй хуваалцахын тулд эзэн намайг сонгосон юм байна. Явж эцтэй явж ич нөгөөх нь ийм игэлж ирийн энгийн нэгэн өгүүлбэр байсан юм уу гэдгийг олж харж байна гэсэн. Түрүүн би түүний гайхамшигтай тэр нэр алдрыг магтан дуулцгааж байсан. Үнэхээр та бол үнэхээр синтез залрагч, та бол Тэнгэрийн цонхыг нээгч, тэгээ та үнэхээр өөрийн ивэлийг хур бороо мэд асгагч нэгэн гэд. Өнөөдөр амаараа тунхаглан магтан дуусан тэр зүйлс итгэх, итгэлээр тунхаглах тэр зүйлийн тухай өнөөдөр ярьж байна гэсэн. Амен. Бурхан бидэнд өгсөн зүйлсийг та хэрэг хэрэгэлдэг вэ? Мэдээж хоол идж байгаа байх, ус ууж байгаа байх, тийм ээ? Янз бүрийн одоо ажил хөдөлмөр хийж байгаа байх, сурж боловсрч байгаа байх. Биднэрт өгсөн яг таны энэ бие махбодыг өгсөн бүх зүйл, таны амьдралд өгсөн бүх зүйл бол Бурханаас өгсөн тэр зүйл байна. Энийг та хэрэг амьдралдаа хэрэгжилж байна уу? Хэрэг амьдралдаа хэрэгжилж байна уу? Тэгээ Марк яг энэ 11-р хэсэг дээр яг уршаага харах юм бол Петр яг нэгэн зүйлийг хэлсэн мэт. Багшаа хараач таны хараасан инженерийн мод хатчихсан гэхэд Есүс тэдэнд хариулан Бурханд итгэх түн гэж хэлсэн.
Тэгэхээр таны хувьд бурханд яг итгэх түн гэдэг энэ зүйлийг та ойлгоод яг хэрхэн хүлээж авч байгаа вэ? Бас манай итгэлийн нэгэн манай энэ аминлахын маань нэгэн эмэгтэй хуваалцж ирсэн. Би яг итгэлийн амьдралын яг энэ чухал энэ замаар алхах үедээ ялагдчихж байгаа юм шиг санагдаад байх юм аа. Тэгээд түүнтэй хуваалцсан, миний өрөөнд хамтдаа залбирсан, өвдөг сүгдөө залбирсан. Харин нэг зүйлийг олж мэдсэн байгаа. Юу байсан бэ гэхээр тэр хүн хизээч залбирахдаа амаараа хилдэггүй байсан. Зүгээр л дотроо бодоод би залбирч байгаа л гэж боддог гэж. Харин бидэнд өгөгдсөн энэ ам, Бурханаас өгөгдсөн зүйл мөн үү? Та энэ амыг хэрхэн хэрэглэж байна? Хэрхэн тунхаглаж, гэрчилж та ашиглаж, хэрэглэж амьдарч байгаа вэ? Тэгээд түүнтэй олон өдрийн туршид ингээд хамтдаа залбирсан, намайг дагаад залбир гэ. Тэгээд тэр эмэгтэй дагаж залбираад амаараа тунхалсан яг тэр үедээ би эрхчлөөг мэдэрч байна гэж хэлсэн. Амен. Тэгэхээр та итгэлийн амьдралаар амьдрна гэдгийг та хэрхэн харж байна вэ? Өнөөдөр бүгдээр энэ бол итгэл бол Бурханы бидэнд өгсөн тэрдгээ зүйлсийг итгэж хүлээж аваад үйлдэх явдал юм байна. Бас нэгэн чуулганы маань өсвөрийн нэгэн охин над дээр ирээд бас асууж ирсэн. Би ингээд баптизм хүртсэн дараа их сайхан байсан чинь одоо ингээд хэцүү болж байна. Итгэлийн амьдрал ямар хэцүү юм шиг санагдаж байна надад гэж ярьсан. Тэгээ түүнтэй хуваалцсан, цаг кофе уусан, уулзсан, сонсож өгсөн. Дараа нь нэг л зүйлийг эзэн надад сануулсныг хэлж өглөө. Итгэлийн амьдрал игэл жирийн мөртлөө агуу гэдгийг л санаарай гэдгийг хэлхийг хүссэн. Энд тийм хэцүү зүйл байхгүй. Харин чи энэ энгийн бөгөөд агуу амьдралаар өнөөдөр хүртэл явж ирсэн байна. Тэгээ өнөөдрийн үгийг харах юм бол яг л тийм шүү. Үннээр би та нарт хэлье. Хэн боловч энэ ууланд хандан өргөгдөж тэнгис таягдтун гэж хэлэхдээ зүрхэндээ эргэлзэлгүй харин хилж байгаа нь бүтэн гэдэгт итгэвэл тэр чинь ёсоор болно гэж хэлсэн. Яг энэ хэсэгт Есүс өөрийн хүмүүстээ итгэлийн тухай зааж байгаа гэсэн. Бурханд итэг гэдгийг хэлсэн. Бурханд итгэх түн гэдгийг бас хэлсэн. Тэгээ аминлагч бол өнөөдөр 9 дэх жилдээ явж байна. 28 оны 9 сарын 7-оос хойш. Тэгээ танд өнөөдөр дахиад эзэн хэлж байна. Бурханд итгэх түн, надад итгэх түн гэдгийг Бурхан танд өнөөдөр таны сонорт дахин үгээ хэлж байна гэдгийг та хүлээж аваасаа гэж хүсэж байна. Амен. За тэгэхээр бүгдээрээ яг энэ зүйлийг хамтдаа өнөөдөр хийх болно. Маш бодитойгоор. Мэдээж бид нар мөнхийн усад очисны дараа бол бидэнд өвчний гэдгийг ямар нэгэн шаардлага байгаа байх. Бид нар мөнхийн усад очисны дараа бидэнд ямар нэгэн мөнгө төгрөгийн ч юм уу санхүүгийн хэрэгтэй юу? Хэрэггүй. Гэхдээ өнөөдөр бол хэрэгтэй. Өнөөдөр бол бид эдгэгдэх хэрэгтэй. Бид нар мөнхийн усад очисны дараа ямар нэгэн хүлээснэс ч юм уу диаволын тэр атгах санаанаас чөлөөлөгдөх шаардлага байгаа юу? Байхгүй. Гэхдээ өнөөдөр бидэнд байх. Тэр шаардлага хэрэгтэй байна. Бурханд итгэх түн гэдэг үг нь энэ бүхэнтэй холбоотой юм аа. Таны өнөөдрийн амьдрал Бурханд итгэх түн гэдэгтэй холбогдох хэрэгтэй байна. Амен. За бүгдээрээ одоо та Христ дотор хинбэ гэдгийг бүгдээрээ эзний үгээс олж авъя. Нөгөөх би өсвөрийнхөө охиноос асуусан л да. Чи яг Христ дотор хинбэ гэж чамаас хүн асууж юу гэж хариулах вэ гэсэн. Хариулт олдохгүй байна гэсэн. Би яг хэлж мэдэхгүй байна. Би олон жил сүмд явсан. Гэхдээ би Христ дотор хинбэ гэд надаас асуувал би хариулж чадахгүй байна гэж хэлж байсан. Энэ бүхнээр дамжуулаад өнөөдөр энэ бүгдийг эзэн өөрийн хүмүүстэй хөвгүүд охтуудтай сонирхуулахыг хүссэн юм шиг би хүлээж авч. Нэгдүгээр та Христ дотор хинбэ гэхээр цоо, шинэ бүтээл. Амен.
Та энийг хэлэхээс өмнө та хариулж ирсэн үү? Би Христ дотор тийм гэж шууд хариулж чадчихсан уу? 1-р Коринт 5:17. Бурхны дүр төрхөөр бүтээгдсэн. Амен. Та хин бэ гэвэл та энэ бүгдийг хэлнэ гэсэн. Христ дотор төгс төгөлдөр та хин бол би Христ дотор төгс төгөлдөр. Колосой 2:9. Би Христ дотор хин бэ гэхээр Христ дотор би зөвхт хизээч буруу зүйл хийж байгаагүй мэд Бурхантай хамт алхах эрхтэй нэгэн. Амен. Мөн та Христ дотор хин бэ гэхээр хуулийн хараалаас зольж авагдсан нэгэн. Амен. Та мөн Христ дотор хин бэ гэхээр Бурхны хүүхэд. Амен. Ром номын 8. Өвийг залгамжлагч. Амен. Тэгэхээр Тэнгэрийн хаанчлал, Бурхны хаанчлал, мөнх хамийг өвлөгч гэдэг эдгээр үгс нь бүгд нэг утгатай гэдэг бүгдээрээ сонссон байна. Бүгдээр адилхан нэг утгатай. Хэрвээ таны амьдралыг яг тэдгээр манай чуулганы хүмүүс надтай уулзаад миний итгэлийн амьдрал сүнсэн хөлөг онгоц мэт болсон байна. Би өөрийгөө Христ дотор хинбэ гэдгээдээ би хариулж чадахгүй байна. Олон жил сүмд явсан хэдий ч үнэхээр тийм байгаа бол эдгээр зүйлсийг бид нар амаараа тунхаглах хэрэгтэй байна гэсэн. Амен. Та Христ дотор хинбэ? Дагаад хэлээрэй. Би бол цоо шин бүтээл. Миний сүнс Бурхны дүр төрхөөр бүтээгдсэн. 1-р Коринт 5:17. Та Христ дотор хинбэ? Дагаад хэлээрэй. Би Христ дотор төгс төгөлдөр. Колосой 2. Та Христ дотор хинбэ? Дагаад хэлээрэй. Би бол Христ дотор зөвхт нэгэн. Би буруу зүйл хийж байгаагүй мэт Бурхантай хамт талхах хэрэгтэй нэгэн. 2-р Коринт 5. Та Христ дотор хинбэ? Дагаад хэлээрэй. Би хуулийн хараалаас зольж авагдсан. Ядуурал, өвчин зовлон, сүнсний үхлээс золигдсон юм а. Галаат 3-р. Та Христ дотор хинбэ? Дагаад хэлээрэй. Би бол Бурхны хүүхэд. Өвийг залгамжлагч. Ром 8-р. Та нүдэн ансан хэвээрэл байна. Та Христ дотор хинбэ? Дагаад хэлээрэй. Би бол Христ дотор ялагч. Амен. Нүдэн ансан хэвээрээ байгаарай. Та Христ дотор хаана байдгаа мэддэггүй гэж асуувал ингэж хэл. Дагаад хэлээрэй. Би сатааны хаан тулсаас авагдсан бөгөөд одоо Бурхны хаан тулсад дотор байна. Танаас дахиад асууна. Та Христ дотор хаана байдаг юм бэ гэж асуувал дагаад хэлээрэй. Би Христийн биеийн нэг хэсэг бөгөөд намайг эсэргүүцэх хүч диаволд байхгүй. 1-р Коринт 12. Та Христ дотор хаана байгаа юм бэ гэж дахиад асуувал дагаад хэлээрэй. Би Христ Есүсийн хамт харанхуйн бүхэл хүч чадлын дээр Тэнгэрт байна. Бүх зүйл миний хөл дор байна. Ефес 1:20. Танаас Христ дотор чи юу эзэмшдэг юм бэ гэж асуувал дагаад хэлээрэй. Би юр бусын улс дахь бүх сүнслэг ивэлүүд нь Христ дотор минийх. Ефес 1:3. Танаас Христ дотор юу эзэмшдэг юм бэ гэж асуувал ингэж хэлээрэй. Дагаад хэлээрэй. Би Тэнгэрлэг эцгээрээ хангагдсан нэгэн байна. Миний бүх хэрэгцээг Бурхан Аав хангаж өгдөг. Филиппой 4-р. Хин нэгэн танаас Христ дотор чи юу эзэмшдэг юм бэ гэж асуувал ингэж хэлээрэй. Би бүх зомлоо түүнд өөрүүлсэн. Учир нь Бурхан надад
ачаагаа түүнд өрүүлгэж тушаасан юм. Тиймээс би амьдралдаа санаа зовхгүй. 1-р Петр 5-р. Танаас чи Христ дээр юу хийж чадах вэ гэж асуувал ингэж хэлээрэй. Би ариун сүнсний хүч чадал дотор Есүсийг гэрчилж чаднаа. Амен. Хэрв танаас хэн нэгэн чи Христ дээр юу хийж чадах вэ гэж асуувал би Есүс Христийн тухай би бусдад ярьж гэрчилж чаднаа гэж хэлдэг. Хэрв хэн нэгэн танаас чи Христ дээр юу хийж чадах вэ гэж асуувал би Есүст итгэгчийн хувьд Есүсийн нэрээр чөтгөрүүдийг зайлуулж чадна. Мөн би шинэ хэлээр ярьж өвчтөө хүний дээр гараа тавихад тэд эдгэрнэ. Амен. Хэрв танаас хэн нэгэн хүч чадал амар тайвны тухай асуувал ингэж хэлээрэй. Би их эзний баяр баясгалан түүний хүч чадал дотор зогсдог нэгэн. Нехемия 8-р бүлэг. Хэрв хэн нэгэн танаас хүч чадал амар тайвны тухай асуувал ингэж хэлээрэй. Би их эзний хүч чадал дотор амьд оршдог. Амен. Хэрв хэн нэгэн танаас хүч чадал амар тайвны тухай асуувал би түүний дотор амар тайвныг бүтээдэг. Учир нь миний дотор байх чинь дэлхийд байгчаас агуу үлээ. Амен. Нүдэн энсэн хിവэрэл бай. Та яг ингэж залбирч чинь гэж та хүлээж аваар. Та ганцаараа байгаа. Та ямар нэгэн тэмцэл танд байгаа. Яг тэр үед та өөрийгөө тодорхойлоод амаараа гэрчлээд та сууж байгаа тэр нэгэн Бурхны хүү охин. Та нүдэн энсэн хിവэрэл бай. Хэрв хэн нэгэн надаас хүч чадал амар тайвны тухай асуувал би дагаад хэлээрэй. Би хайраар үннийг хэлж бүх талаараа түүнд хүртэл өсөх болно. Мөнх амийг надад өгсөн түүний гараас намайг хэн ч салгаж чадахгүй. Би зүрхэндээ Бурхны амар тайвнаар өдөрдүүлэн альва зовныхын эсрэг зогсно. Би амьдралдаа үл зөвшөөрөх зүйл үгүй. Харин Бурхан надад миний амьдралд өгсөн зүйлсийг хүлээн зөвшөөргөж хэлсний дагуу би хүлээж авах болно. Би Есүст итгэж бөгөөд энэ тэмдэг нь үргэлж намайг дагалдах болно. Би бүх удирдлага ба эрх мэдлийн тэргүүн болох Есүс Христийн дотор төгс төгөлдөр билээ. Түүний хайраас салгах ямар ч зүйл энэ ертөнцийн байхгүй. Би тунхаглаж байна. Би гэрчилж байна. Би ярьж байна. Би сонсож байна. Би түүнийг харж байна. Би түүний хүү, түүний охин байна. Нүдэн энсэн хിവэрээ байна. Есүс хэлэхдээ дагаад хэлээрэй. Есүс хэлэхдээ үннээр би та нарт хэлье. Хэн боловч энэ ууланд хандан өрөвдөж тэнгист хаягдаг тун гэж хэлэхдээ зүрхэндээ эргэлзэлгүй харин хилж байгаа нь бүтэн гэдэгт итгэвэл тэр чинь ёсоор болно гэж айлцсан байна. Амен. Нүдэн нээдээ одоо.
юу болсон бэ? Та ингэж тэмцэх нь биш үү? Ойлгосноо те? Та яг ингэж тэмцэх юм шүү дээ. Энэ бол итгэлээс гарах тунхаглал баггүй. Харин өнөөдөр бид нар яг энэ бодит амаараа ярьж тунхаглаж гэрчилснээрээ бид итгэлийн амьдралыг илүү амттай болгоно амин. Би зүгээр мэддэг биш толгойдоо харин зүрхэндээ итгэдэг нэг юм байна амин. Зүрхэндээ Христэд итгэдэг. Өдөрөө хамтдаа залбирцгаая.